Санацгаано энэ удаа та бүхэндээ мэйл дэвшлэг ашиглан хэрхэн кампайн үүсгэх болон илгээх зааврыг хүргэнэ. Хамгийн ихэндээ кампайн нисхийн All Campaigns дэдсийг сонгоод Create New дуршлуурыг дарна. Дараах цонх гарч ирэх бөгөөд хамгийн ихний хэсэгт Campaign Name буюу нэрийг List хэсэгт аль лист рүү илгээхээ сонгоно. Хэрвээ танд үүсгэсэн групп юм уу сегмент байгаа тохиолдолд сонголтуудыг хийж өгөх боломжтой. Дараагийн алхамлаар шилжих бөгөөд From Name хэсэгт аль компани зүгээс мэйл илгээгдэж байгааг, From Email хэсэгт аль мэйлээс илгээгдэх, Reply to хэсэгт хэрэглэгч хариу илгээсэн тохиолдолд ямар имэйл рүү ирэх вэ гэдгийг тохируулж өгнө. Subject хэсэгт бол мэдээж имэйлийн гарчгийг бичиж өгнө. Дараах хэсгүүдэд ямар зүйл байх шаардлагатай вэ гэдгийг танд бас заавраар харуулах болно. Ингээд дараагийн алхамлаа хамтдаа шилжицгээе. Энэ хэсэгт кампайны темплейтийг сонгоно. Та шинээр темплейт өөрөө үүсгэх юм уу? HTML темплейт татах, байгаа бэлэн темплейтүүдээ сонгож ашиглах боломжтой. Бэлэн темплейтээ сонгож ашиглахдаа төвчлөрийг дарна. Та энэ хэсэгт шаардлагатай өөрчлөлтүүдийг хийгээд дараагийн алхам руу шилжих боломжтой. Уг хэсэгт кампайны мэдээллийг бүрэн гүйцэд зөв байгаа хэсгийг хятлаад явуулах он сар өдөр болон цагийг сонгож өгнө. Send campaign төвчлөрийг дарснаар кампайн маань амжилттай захиалагдана. Анхаарал хандуулсанд баярлалаа.